Хай, Лили Тарат байна. Өнөөдрийнхөө уншлагаар тэр танд юу хэлхийг хүсэж байна вэ гэсэн сэдвээр уншлах хийсэн байгаа. За, уншлага маань ерөнхийдөө 3 хэсэгтэй. Эхний хэсэгт нь та болон таны бодож байгаа хүн хоёрын энерги ажиллагалтыг нээж өгөөд дараачих нь болохоор энэ харилцаанд юу тохиолсон бэ гэдгийг харж өгөөд хамгийн сүүлд нь гол сэдв болох тэр танд юу хэлхийг хүсэж байна вэ гэсэн сэдвээр уншлага хийгээд өнөөдрийн уншлага маань дуусах байгаа. За, хувийн уншлага авахыг хүсэх юм бол манай Instagram хаягаар холбогдоод уншлагаа хүлээж аваарай. За, өнөөдрийн уншлага маань 3 сонголттой байгаа. Харж агаад хамгийн татагдсан группээ сонгоорой. За, нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань уншлагатай тутамаарвал за зүүн талд нь таны одоогийн байгаа байдал, баруун талд нь таны бодож байгаа хүний одоогийн байдал. Тэгээд гол нь хоёрын харилцаанд юу тохиолсон бэ гэж харж өгсөн байгаа. За, танаас эхлэе. Та бол таны бодож байгаа хүн хоёр бол өнгөрсөнд усын харилцаатай байсан хүмүүс юм шиг байна. Одоо бол тэгээд усын харилцаа байхгүй. Харилцаа нь драматай эсвэл салсан байгаа хүмүүс гэж харагдаж байна. За, та болохоор энэ хүнийг уг нь ингээд бүх зүйлээ гэж бодож байсан. Би тэр уг нь ингээд тааш тохирно болно бүтэн гэж бодож байсан боловч ингээд нэлийн утсан ч юм уу ингээд яг тэр хүнийх нь ингээд жинхэнэ зан чанар нь ч юм уу гарч ирснээр та ингээд тааш тохирохгүй байсан. Уг нь та ингээд энэ харилцаанд үнэхээр их потенциалтай гэд харсан байсан боловч тэр бол тийм таны бодсон шиг тийм сайхан харилцаа байгаагүй, жинхэнэ ингээд токсик хортой харилцаа болж эхэлсэн. Та одоо бол тэрийг эргээд ингээд дүгнээд бодож байна. За, энэ хүн яг ийм зан чанартай байсан юм байна. Би юм дээр алдсан юм байна. Тэр хүн юм дээр ингэсэн юм байна гэдгийг ингээд дүгнж харж байгаа харагдаж байна. Энэ харилцаанаас та бол ер нь жоохон нэлийн шархалсан харагдаж байна. Тэгээд тэр ойрын үед болохоор таны тэр сэтгэлийг шархлуулсан шархнууд таныг ойр жоохон зовоогоод таны ингээд нойрыг хүрэхгүй шин орондоо орохоор ингээд янз бүрийн их юм бодогдоод таны сэтгэлийг нэлийн зовоогоод харагдаж байна. Та болохоор энэ харилцаан дээр яалч харахгүй өөрийгөө бол хүчин бөксөр мэдэрч байгаа харагдаж байна. Би тэр ингээд хин хиндээ нээлттэй байж чадаагүй гэс болоод хин хин энэ харилцаан дээр тэнцвэрийг барьж чадаагүй гэс болоод ингээд байсан. Одоо ингээд үнэхээр би энэ харилцаанд л үнэхээр хүчин чармаалт гаргасан ч үнэхээр энэ харилцаа цаашаа явахгүй байна гэд одоо бол тэр харилцаанаас залхсан байгаа. Нэлийн энэ харилцаанаас болоод ядарсан, өөрөө гацхан байдалд орсон. Үнэхээр ингээд тэр хүнээс болоод ингээд бүхэл зүйл ингээд амар хэцүү санагдаад ингээд амьдрал таныг сориод байгаа юм шиг, тэр хүн таныг сориод байгаа юм шиг бол та бол одоо л нэлийн гацсан байдалтай, зүгшсэн байдалтай байгаа бол харагдаж байна. За, тэр хүний хувьд гэх юм бол одоогийн байгаа байдал нь гэх юм бол яалт чаргагүй ингээд өнгөрсөнд бас их таяр ингээд харилцаатай байсан үеэ бодож ин л доо. Тэр үед ингээд таны хэлсэн үгнүүд тэр үед ингээд би тэр үед тэр хүнээр хичээл зүтгэл гаргаж чадаагүй штэ гэж энэ бол жоохон харилцааны талаар жоохон бодож шансан байгаа харагдаж байна л да. Би яг тэр хүн дээр тогтож чадаагүй. Бидэрт ингээд өшнөөшн боломжууд гарч ирж чадаагүй. Харилцаагаа аврах боломж байсан. Гэхдээ бид тэр бол чадаагүй. Тэр хүн ингээд таныг болохоор намайг шархлуулсан гэж бодд юм байна. Та хоёр бол нэлийн ер нь бол аль нь л би бинийгээ жоохон шархлуулсан байгаа харагдаж байна. Тэгээд одоо болохоор тэр хүн ер нь бол амьдралдаа нэлийн хатуу байгаа гэж харагдаж байна. Хатуутыг журам тогтоцсон, хэл хязгаар тогтоцсон. За, энэ юм шүү, тэр тийм шүү гэд тийм байгаа байдалтай харагдаж байна. За, тэгээд өнгөрсөнд болохоор хоёрын тэр харилцаанд болохоор энэ хүн бол хичээл чармайлт, хичээл зүтгэл гаргаад ч явахааргүй харилцаа байсан гэж бодоод байгаа байна л да. Тэгээд сүнснийхээ хувьд болохоор за бид хоёр бол угаасаа л ер нь бол тааш тохирохгүй юм байна да гэж ер нь бол бодоод байна. Гэхдээ уг нь бол сэтгэлийн гүндээ бол ингээд таны хартай таны бидний харилцаа үнгээд жоохон ч гэсэн би бинийг сэтгэл байсан гэж бодож байгаа харагдаж байна. За, хоёрын харилцаанд өнгөрсөн юу тохиолсон бэ гэхээр эрэгтэй тал нь ер нь бол энэ харилцаан дээр ер нь жоохон залчин байдал ер нь бол жоохон асуудлаас зүгтах гэсэн тийм хандлага гаргасан байх магадaltaар чинь эмэгтэй тал нь бол угаасаа ингээд хоёлаа ингээд ярилцъя, хоёлаа ингээд болгоо бүтээе гэсэн боловч эрэгтэй тал нь ялч арахгүй ер нь бол жоохон хурам эхлэлт ч юм уу арга зал тань дээр жоохон гаргацсан байгаа харагдаж байна. Тэгээд тань дээр ерөөсөө ингээд хичээл зүтгэл гаргаагүй танд яг ямар санагдаж байгааг тэр хүн ерөөсөө ингээд бодож үзээгүй
би энэ хүнд ингээ хэлжүүл тэр хүн маань юу гэж бодох бол гэсэн ерөөсөө тийм тэр таны оронд өөрийгөө тавьж үзэхгүйгээр танд ер нь бол жоохон муухай төлөвшөөгүй хандлагууд гаргацсан байгаа гэж харагдаж байна. Тийм учраас та одоо бол ингээд ер нь бол харилцаа холбоогүй байгаа хүмүүс юм шиг харагдаж байна. Эсвэл харилцаа надармаатай хүмүүс гэж харагдаж байна. За тэр танд яг юу гэж хэлмээр байна вэ гэж асуухад болохоор ингээд бойло буцаж эвлэрье. Яаж ингээд өмнөх шигээ хайрын харилцаатай, хайр сэтгэлийн харилцаатай байж болохгүй маа гэхэд хоёул яаж ингээд эвлэрээд найз нөхдийн харилцаа шиг байж болох уу? Найз шиг байж болох уу гэж хэлмээр гарах чинь тэнгүүлээ. Өнгөрсөн нь ингээд чам дээр гаргаагүй хүчил сэтгэлээ одоо ингээд гармаар байна. Өнгөрсөнд ингээд намайг ер нь бол асуудлаас зайлсхийсэн, бултсан, чамд үт үзэн гаргасанд уучлаарай гэж хэлмээр харагдаж өнгөрсний тэр муухай зүйлсийг ингээд хоёул ярилцаж болох уу ингээд би биндээ сэтгэлээд чамд ингээд сэтгэлийн наймаар байна гэж хэлмээр харагдаж байна. Өнгөрсөнд ялж арахгүй нөгөөний танд энэ хүн хангалттай хичээл сэтгэл гаргаагүй гэсэн шүү дээ. Тийм учраас өнгөрсөнд тэр зүйлсийг ингээд засаад тэгмээр байгаа ч гэсэн би ингээд чам руу үйллэмээр байгаа ч гэсэн ерөөсөө л болж ихгүй нэ өнгөрсөнд чамайг ингээд өөртөө ихтгэлгүйгээр муухайгаар мэдрүүлжсэнд шуудгаар муухай хэлжсэнд намайг уучлаарай. Ялж харахгүй би угаасаа ингээд өнгөрсөнд байсан харилцааныхаа потенциалыг харж чадаагүй чам дээр хичээл зүтгэл гаргаж чадаагүй ингээд зүрүүд гүжүүд зан гаргасан чиний сэтгэлийг үнэхээр ингээд шархлуулсан гэж хэлмээр байгаа уучлахгүй маягаа харагдаж байна. Одоо уг нь ингээд чивтэрт боломж байвал хэрвээ чи намайг уучлах чадах юм бол хоёулаа энэ харилцааныхаа боломжуудыг ашиглаад потенциалыг нь хараад ингээд урагшламаар байна. Уг нь бол ингээд энэ харилцаагаа тэр хүмүүс ер нь нэлээд их мэлдэг. Өнгөрсөн та хоёр үнэ хайртай байсанд би бинийг үнэхээр хайрладаг байсанд ер нь бол нэлээд тэрийг бол мэддэг гэж харагдаж байна л та. Тэгээд ингээд энэ харилцаа бол үнэхээр эрхмэлдэг. Би биндээ таныг бол өөрт нь үнэж байсан гэдгийг энэ хайр чин сэтгэлээсээ би бинийгээ хайрладаг байсныг би ингээд мэдж байгаа. Чамайг ямар сайхан үзэсгэлэнтэй эмэгтэй байсныг, ямар сайхан хүн байсныг би ингээд мэдж байгаа гэж хэлмээр байгаа харагдаж байна. За ингээд нэгдүгээр группийг сонсон хүмүүсийн маань уншлага энэ хүрээд өндөрлөж байна. Уншлагыг таарсан бах таалагдсан байх гэж найдаж байна. Хувийн уншлага авахыг хүсэх юм бол Instagram-аар маань холбогдоорой. Баярлалаа. Баяртай. Уншлагатай тавьмаар л. За зүүн талд нь таны үзэр, баруун талд нь таны бодож байгаа хүн гол нь таны харилцаанд юу тохиолсон бэ гэдгийг нь харж өгөх бэлэн болсон байна. За та болохоор хүн хоорондын харилцаа болон ажил төрлөл дээр ер нь бол байдлаа урагшлуулахыг хүсэж байгаа. Ер нь бол таны бодож байгаагаар ер нь бол зэжиг урагшлаад явж байгаа гэж харагдаж байна. Тэгээд та болохоор нөгөө нэг бусад хүмүүсийн шүүлт, бусад хүмүүсийн бодол ер нь бол танд ер нь бол хамаагүй болсон. Бусад хүмүүс одоо тэгжлэрч байдаг, ховч ингэжл байдаг гэж ер нь бол чихний хажуугаар ингэ өнгөрөхийг хүсэж байгаа. Тэгээд 90-20-ныхоо та ойрын үед ч юм уу эсвэл өнгөрсөнд ингээд ойр дотны эмгтэй хүн, найзууд, гэр бүл, эгч дүүс энтертэйгээ жоохон маргалцсан байх магадaltaй. Тэрнээс л ингээд та ер нь бол жоохон урам зориггүй, амьдралыг идэхгүй, ингээд юм хийх гэсэн ч хийх итгэл төрөхгүй байж магадгүй. Тэгээд ерөнхийдөө бол та энэ байдлаас харуулцаж үзээд өөрийнхөө хил хязгаарыг за би энэ харилцаан дээр энэ хүмүүст ийм хил хязгаар тогтоох хэрэгтэй байх шүү. За надад ингэж хэлэх юм бол ер нь бол би энэ харилцаанд дахиж хааштай ингээд хүчин чармайлт гарахгүй шүү гэж ер нь бол өөрийнхөө хил хязгаарыг нэлийн хатуу тогтоосон байгаа байдалтай харагдаж байна. Ер нь бол тогтоох нь зөв гэж харагдаж байна. Тэгэхгүй болохоор ингээд ийм зүйлүүдээс хүн хоорондын асуудлуудаас болоод таны амьдралд гарч ирж байгаа шин боломжуудыг та ашиглаж чадахгүй, өөрийнхөө хүчин чармайлт өөртөө итгэж чадахгүй байхгүй юу? Тийм учраас ер нь бол одоо бол таны байгаа байдал юм бол өөрийнхөө хил хязгаарыг нэлийн хатуу чамд тогтоосон тэгж харагдаж байна. За таны бодож байгаа хүний одоогийн байгаа байдал юм бол таны байгаа хүн бол ер нь бол үнэхээр яг та гацалтанд орчижээ. Одоо ингээд өөрт нь ерөөс шинэ боломж орж ирэхгүй толгоонд ингээл юм бодъё гэсэн чи ямар ч ерөөс шин санаа орж ирэхгүй хүн хоорондын харилцааны хүртэл нэг л асуудалтай. Тэгээд ерөөсөө хайранд итгэхээ бэлчжээ. Хайранд итгэхгүй байгаа, хайранд эргэлздэг, хайраас айдаг.
Тийм болсон байна. Тэгээд хорвоо ертөнцийг ингээд өөрийнх нь эсрэг байгаа юм шиг үнэхээр яг шантарсан, гаццсан, эргэлцсэн. Үнэхээр би одоо бүр цаашдаа яг яах ёстой болоо гэдэг үнэхээр бүр төөрөлдсөн байгаа харагдчихэв. Ганцаараа ер нь л энэ бүх шаналж байгаа зүйлсээ давж туулж байгаа, туулахыг амар хичээж байгаа гэж харагдаж байна. За өнгөрсөн таарын харилцаанд яг юу тогтоосон бэ гэхээр хоёр бол энэ бол би биендээ хайртай байсан хүмүүс гэж харагдаж байна л да. Гэтэ одоогор бол харилцаа холбоо байхгүй байгаа гэж харагдаж байна. Тэгээд өнгөрсөнд болохоор ерөнхийдөө эрэгтэй тал нь эсвэл аль тал нь энэ харилцаанаас цугтаасан хэрүүл маргаа үйл явдал гарсан. Гэхдээ бол энэ харилцаанаас аль нэг тал нь эсвэл хоёулаа цугтаасан гэж харагдаж байна. Эсвэл би биенийхээ өмнө хариуцлага хүлээхээс зайлсхийдэг ч юм уу, эсвэл би биенээсээ буруу зүйл хийсэн бол тэрнээсээ уучлалт буухыг хүсээгүй гэж харагдаж байна. Энэ болохоор ерөнхийдөө эрэгтэй талын дийлэн гэж харагддаг байхгүй. Ерөнхийдөө бол нэлийн танд жоохон муухай үйлдэл хийчээ, таныг гомдох үгнүүд хэлчээд энэ харилцаанд нэрчил зүтгэл гаргаагүй байжээж ингээд залжин зан гаргаад чи ингэсэн бэстэй, би тэгэхэд чи тийм л зан гаргасан бэстэй гэд ер нь бол жоохон нэг манипуляц хийх гэсэн санаатай энэ маргаанаас ингээд цугтаж гарч явсан гэж харагдаж байна. Хоёр бол ер нь бол өмнө нь бол харилцаа холбоотой байсан, би биендээ ингээд хайртай байсан. Бүр цаашлаад яг аль биесны найз зөвхөн эхнэр нөхөр байсан ч байх магадaltaй харагдаж байна. Тэгээд ялч харахгүй хэрүүл маргаанаас болоод хоёрын харилцаа ер нь бол жоохон ийдрээтэй асуудалтай байгаа харилцаа гэж харагдаж байна. За таны бодож байгаа хүн тань яг юу гэж хэлхийг хүсэж байна вэ гэхлээр ингээд өнгөрсөн нь ингээд адармаатай байсан бол хоёулаа ингээд буцаж ивэл ингээд ярилцъя гэж хэлмээр харагдаж байна. Тэгээд би энэ байдалд үнэхээр өөрийгөө ингээд хүчин бөксөр мэдэрч байна. Ингээд хэрвээ ингээд хоёулаа буцаж нийлэх юм бол би ингээд үнэхээр бүх юмыг тэнцвэртэй байлгаж чаднаа. Би ингээд одоо яг ингээд чамд ингээд үйлдэл хиймээр байгаа ч гэсэн нэрвээсээ би ингээд нэг л болохгүй байна. Өнгөрсөнд нэг намайг тэнэг цан гаргаж байсан бол үнэхээр уучлаарай. Би ингээд тэрвээ чам дээр тогтож чадаагүй. Одоо би яг энэ чив дээр яг хин нэгээл шархлуулсан шүү дээ. Би яг ингээд тэр энэ харилцаанаас авсан шархнаасаа болоод үнэхээр ингээд боогдож байна. Би яг энэ шархнуудаа идэж чадахгүй, энэс гарч чадахгүй юм шиг надад санагдаж байна. Би яг ингээд үнэхээр урагшлах гэхээр ялч харахгүй өнгөрсөн тэр хэцүү байдал дээр очиод яг таг гацчаад байна. Үнэхээр чив дээрийг бол 100% 20% төвчруулсан гэдэгт би итгэдэг. Үнэхээр яг чив дээр хувь заяаныхаа дагуу учирсан гэж би итгэдэг. Энэ бол үнэхээр гүн гүнзгий харилцаа юм аа. Би бол энд итгэдэг гэж харагдаж байна. Тэгээд ингээд өнгөрсөн намайг харилцаанд хүмүүн хумгаа хандсан дуучлаарай. Ямар ч тэнцвэргүй, ямар ч тийм юу гэмтэй хичээл зүтгэл гаргаж чадаагүйд маань үнэхээр уучлаарай. Энэ харилцаанд би бол үнэхээр итгэдэг. Чив дээр бол 100% би бинтэйгээ уулзах хэрэгтэй байсан. Өнгөрсөн чамайг өөртөө итгэлгүй болгож байсан. Чамд муухай сөрөг үгнүүдийг хэлж байсан. Чамайг ингээд өөртөө итгэлгүй болгож байсан бол намайг уучлаарай гэж хэлмээр харагдаж байна. За уншлах нь таалагдсан байх, таарсан байх гэж найдаж байна. Хувийн уншлах авахыг хүсэх юм бол манай Instagram руу чат бичээрэй. Баярлалаа, баяртай. 3 дахь бүлгийг сонссон хүмүүс маань уншлагатай тавтай морил. За зүүн талд нь таны одоогийн байгаа байдал, баруун талд нь таны бодож байгаа хүний одоогийн байгаа байдал, голдонд хоёрын харилцаанд яг юу тохиолсон бэ гэдгийг нь харж өгөхөд бэлэн болсон байна. За таны хувьд болохоор ер нь бол одоо ингээд шинэ ажилч бай, шинэ хайр дурлалч бай, ер нь бол шинэ хүрээлж бай. Ер нь бол одоо ингээд бүхий л зүйлд амьдралынхаа бүхий л салбарт нээлттэй баймаар байхыг үнэхээр хичээж байгаа харагдаж байна. Гэхдээ ингээд өнгөрсөнд усын харилцаанаас авсан, хүмүүс хоорондын харилцаанаас авсан сэтгэлийн шархаасаа болоод ерөнхийдөө бол заримдаа ингээд бүх юмыг хиймээр байгаа. Итгэл нь амар төрдөг хэрнээ заримдаа бүх юмд нээлттэй баймаар байгаа. Тийм итгэл нь төрдөг хэрнээ заримдаа болохоор ерөөсөө бүр үнэхээр эм олчдаг. Ингээд бүхий л хүсэл тэмүүлэн нунтраад. Гэтэ одоо та болохоор тэрийг үнэхээр ингээд танд саадуулж байгааг мэдж байгаа. Энэ ингээд сэтгэлийн шархуудаас болоод би ингээд өнгөрсөндөө амар шаналаад байна да. Одоо би яг эдрийг ангаах цаг нь болцсон. Гэхдээ яг ингээд гаргалгааг нь мэдэхгүй байна. Гэхдээ ингээд үнэхээр мартчихъя, ангаач.
зүгээр ингээд тавиад явуулчих гэхээр үнэхээр чадахгүй байна. Гэт ер нь бол жоохон тэр шархнаас болоод өөрийгөө жоохон хүчин мөксөөр сул дороогоор мэдэрч байгаа харагдаж байна л да. Би яг ингээд энийг ангаж чадах болов яах вэ гэсэн байгаа байдалтай харагдаж байна. Уг нь ингээд бүхий л шинэ боломж, шинэ зүйлд ингээд нээлттэй байхыг үнэхээр хичээж байгаа харагдаж байна. Энэ нь болохоор ер нь бол таны сайн тал болж байна. Ер нь бол дэжгүй байна шүү. За нөгөө таны бодож байгаа хүний хувьд гэх юм бол ер нь бол бас мөн тантай адилхан ер нь бол нэлийн хайр дурлалаас лууд ч юм уу эсвэл дотны хүмүүсээс нэлийн шархавцсан. Гэтэ ингээд одоо тэр шархаа эдгийг гэсэн ч ер нь бол жоохон эдгээгдэж үгүй байгаа. Уршлыг гэсэн ч уршилж чадахгүй байгаа. Ялж арахгүй тэр сэтгэлийн шарханд өөрийг нь зовоогоод байгаа. Тэгээд ингээд амьдралынх нь тэнцвэр баланс үндэ ингээд алдагдаад байгаа. Өөртөө байгаа бүхий л боломжоо ашиглая гэдгийгсэн ч юусэн ингээд яг ингээд амьдрал нь burn out болсон хүмүүс байдаг шүү дээ. Яг тийм байгаа байхгүй. Үнэхээр ингээд хий гэсэн ч хүсэл байвч ингээд хийж өгөхгүй. Яг тийм болчтой шүү дээ хаяада бид нар. Яг тийм болцсон байгаа харагдаж байна. Тэгээд яг ингээд урагшлыг гэсэн ч уршилж чадахгүй шинэ боломж гарч ирсэн ч за энэ баг болохгүй бах дөө гэсэн ер нь бол жоохон шантарлын мэдрэмж байгаад байна. Ер нь бол хоёр одоогийн байгаа байдал чи ерөнхийдөө нэлийн төстэй харагдаж байна. За хоёрын харилцаанд өнгөрсөн яг юу тохиосон бэ гэхээр ер нь бол хэрүүл маргаан тохиосон гэж харагдаж байна. Тэгээд яг ингээд хэрүүл маргаан тохиосноос хойш та яг ингээд бие биенийхээ жинхэнэ дүр төрхийг харсан. Ингээд хоёр бие биенийхээ баг ингээд нүдийг нээж өгсөн. Тэр харилцаанаас тэр хэрүүл маргаан буруу ойлголцол тийм зүйлээс ярилцаж чадаагүй тийм зүйлээс болоод хоёр яг ингээд бие биенийхээ нүдийг нээсэн гэж харагдаж байна л та. Энэ хүн чинь ийм хүн байсан юм биш үү? За зашгүй дээ. Бараг ингээд энэ хүнээс ингээд бараг зайгаа барьсандаа баярлах нь ч бас хайшин. Тэгээд хоёр болохоор ингээд насны өндөр ялгаа, насны өндөр зөрүүтэй эсвэл зинда түвшний ялгаа тай байх магадaltaй. Уг нь бол ингээд хоёр болохоор эсвэл дөнгөж танилцаад удаагүй байсан хүмүүс эсвэл бол ер нь бол аль биесны харилцаанд ороогүй эсвэл зүгээр харьцаа явж байсан тийм хүмүүс байх магадaltaй харагдаж байна. Тэгээ уг нь бол ингээд энэ харилцаа яах вэ? Энэ хүн дээр ингээд хичээл зүтгэл гаргаад үздэг ч юм уу гэсэн хоёр талаас нь бодолтой байсан гэж харагдаж байна л та. Гэхдээ тэр нь бол ингээд ялч аргагүй хэрүүл маргаанаар ярилцж чадаагүйгээс үл ойлголцлоос болоод ерөнхийдөө бол одоо бол та хоёр харилцаа холбоогүй жоох асуудалтай байгаа гэж харагдаж байна. Ялч аргагүй бие бинийгээ тогтож бие бинээрээ тогтож чадаагүй, бие бинийгээ 100% сонгож чадаагүй учраас энэ харилцаа бол ийм асуудалтай адармаатай болсон байгаа гэж харж байна. Гэхдээ бол хин энэ харилцаан дээр бол нэг харамсдаггүй гэж харагдаж байна л та. За ингээд энэ хүнийг ингээд эртхэн найсандаа баярлалчлаа гэдэг ийм бодолтой хин үлдсэн байгаа харагдаж байна. За тэр хүн танд яг юу гэж хэлхийг хүсэж байна вэ гэхээр миний амьдралд ер нь бол ингээд зөндөө олон намайг шархлуулсан зүйлсүүдтэй би зөндөө таарсан. Тэр болгоноос болоод би ингээд үнэхээр хаалттай байгаад байна. Би үнэхээр сэтгэлээ гэсэн ч сэтгэлээ нээж чадахгүй байна. Гэтэ би энэ бүхэнтэй ингээ хатуугаар тэмцэж байгаа. Үнэхээр тэмцэж байгаа. Би энэ бүхний өмнө бол үнэхээр өөрийгөө хүчин мөксөөр мэдэрч байгаа. Тэгээд би яг ингээ чиний хажууд байхаар яг ингээд яг үнэхээр өөрийгөө жоохон хүчин мэдэрдэг гэж байгаа байхгүй юу? Гэж хэлмээр байгаа харагдаж байна. Тэгээд та болохоор энэ хүний нэлийн шүүлтүргүүгээр сонсдог юм шүү. Тийм учраас ингээд намаа ингээд шүүхгүйгээр сонсдог чинь баярлалаа гэж хэлмээр байгаа харагдаж байна. Тэгээд ингээд би үнэхээр чам дээр тогтоо чам руу ингээд холбогдоод үйлдэл хиймээр байгаа ч гэсэн ерөөсөө цаанаасаа яг нэг тийм гатцсан төрөлдсөн байдалд ороод байгаа болохоор үнэхээр чадахгүй байна. Тэгээд таяр болохоор нүуний юу яасан байж магадгүй бие бинийгээ сошиал дээр блок хийсэн байж магадгүй. Тийм учраас ингээд та хэрвээ тэр хүнийг блок хийсэн бол ингээд блокоо гаргаад өгөөч гэж хэлмээр гаргаж чинь. Тэгээд өнгөрсөн чиптэрийн харилцаан дээр хийгээгүй үлдсэн зүйлсүүд ярилцаж чадаагүй үлдсэн зүйлсүүд байгаа. Тэр болгоныгоо ингээд ярилцмаар байна. Би чам дээр ингээд үнэхээр шийдэмгийгээр очиод хоёлаа ярилцъя гэж хэлмээр байгаа ч гэсэн үнэхээр миний ингээд чамайг харахаар л ингээд миний амнаас үг гарахаа болчдөг. Чамд ингээд нээлттэй бай гэсэн ч үнэхээр нээлттэй байж чадахгүй байна. Би ингээд үнэхээр хичээсэн ч чадахгүй байна гэж хэлмээр харагдаж байна. Тэгээд таныг харахаар болохоор үнэхээр ингээд үзэсгэлэнтэй яг сахиусан тэнгэр шиг гэж боддог. Тэгээд ингээд хоёлоо ингээд хэрвээ өнгөрсөн ингээд
бис асуудлаа ярилцаад ингэж чадах юм бол би ингээд бүхэл зүйлийг ингээд тэнцвэртэй авч явж чаднаа гэж хэлмээр байгаа чинь. Тэгээд ингээд зөндөө олон хүмүүс байгаа ч гэсэндээ би яг чамааг ингээд тэр дундаас ингээд чийл зөвхөн ингээд надад онцгой харагддаг. Чиний ингээд гадаад төрхөнд ингээд ер нь бол нэлийн дуртай татагддаг гэж хэлмээр харагдаж байна. За ингээд уншлагын түрээ дуусч байна. Уншлага нь таарсан бах, таалагдсан бах гэж найдаж байна. Хувийн уншлага авахыг хүсэх юм бол манай инстаграмаар холбогдорой. Баярлалаа. Баяртай.